Улсын нийслэл Сөүлхөдөд 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шоу эфир танд хүрч байна. Та бүхэндээ өрөөмдөг хүргэе. Солонгосын тухай бүгдийг мэдээлэх солонгын орнод төвтрүүлэх маань эхэлж байна. Эфир тоглогч юм бат. Хөтлөгч Чанцал Дулам ажиллаж байна. За тэгэхээр хоёулаа эхлээд өнөөдөр өргөх мэдээллийн товчийг танилцуулъя. Өнөөдөр та бүхэндээ Солонгос улсад болсон насан туршийн хүүхдүүдтэй холбоотой гэмтрийн талаарх мэдээллийн дэлгэрэнгүй хүрэхээр бэлдсэн байгаа. За мөн өнөөдөр онцлог постны хувьд хүн ер нь дээдл нь хэдийн хэл сурах боломжтой байдаг юм болоо гэсэн постыг хуваалцсан. За мөн онцлог бичлэгний хувьд Солонгос улсын ерөнхийлөгчийн тангар өргөх ёслол болсон байгаа. Тангар өргөх ёслолын эргэн тойронд болсон сонирхолтой үйл явдлуудын талаар танилцуулахар бэлдсэн байна. За миний мэдээллийн хувьд үнгүү сонгон тараасан шалтгаан нь гэсэн юм мэдээлэл байна. За постын хувьд монголчуудын тарьдаг жижиг сажиг хэрэг асуудлууд байдаг ч гэсэн юм постыг танилцуулах болно. За эхлээд цагаар мэдээлэл хүргэе. Чажууд 20 эмтэй, Зэлмэг Бусанд 21 эмтэй багзрыг үүлэрхэг байгаа юм байна. За яг одоо сүүл нэмэх 20 эмийн дулаан өнөөдөр өдөртөө нэмэх 26, шөнөдөө нэмэх 13 эмийн дулаан бороотой байна. Өргөжлөлн та бүхэндээ ханшийн мэдээллийг хүргэе. Хаан банкны албан хашаар Буднаар Солонгос улсын вон 2.47 мөн, бэлнээр авах нь 2.32, бэлэн бусаар авах нь 2.40, зарах нь 2.54-тэй байна. За тэгээд нэвтрүүлгийн сонь сайхнаа хуваалцдаг байгаа 7 хоног маань талдаа орсон байна. Хөтлөгч Чимбат Хаарман болон сонсогч нар маань 7 хоногийг хэрхэн өнгөрүүлж байгаагаа хуваалцаарай. За тэгэхээр миний хувьд ялчгүй чөтөр төрсөдөр таарсан учраас ер нь хүмүүс ярихдаа бичгтээ тэгээд төрсөдөртэй холбоотой мэдлэгээ ч гэсэн маш их хэрүүллээ. Тэгээд ер нь ойртоо бас тэмдэглээг их сайхан төрсөдөр болж өнгөрлөө. Тэгээд их олон хүмүүсээс Өчигдөр уйлсан гэсэн үнэн үү? худлаа. Чанцаа юм хүмүүгод уйлсан гэсэн үнэн үү? Хүмүүс нэрээ сонин бас бэлгүүд өгсөн. Манай чанцаа юм надад борц бэлгэсэн их сайхан бэлэг байсан. Сэтгэлд үлдсэн их гоё бэлэг болж үлдэх баг. Та тэгээ голоод байгаа юм уу? Гэхдээ маш гоё гэж штэ. Яга инээж хэлээд байгаа. Нухацтай сарилж хэл. Цанцаагийн мань өгсөн бэлэг гоё. Бэлэг байсан. За тэгээд яг гэр бүлийнхээ өрөөнд төрсөдөр хүмүүс тэмдэглэе гэж байна. Би ч айнуудаа тэмдэглэхгүй гэж бодож байсан. Тэгээд манай хамаатныхан бол яг ер нь гэртээ байна уу гээл. Тэгэл манай хамаатны дүү бол хамаатны залуу бас хурж ирээд эхнэр хүртэйгээд нөхөртэйгээ хурж ирээд гэр бүлийн хүрээнд бол тэмдэглэсэн. Хүмүүс бас сүүлийн үед их нь одоо төрсөдөр хийхгүй гэсэн чинь дансаа явуулчих гээд бас их амар болсон юм байна. Тиймэрхүү бас зүйлүүд ажиглагдсан. Тэгээд яг хаа дараа нь бол би өчтөр бол гэж бодсон л доо. Солонгост 12 жил болсон. Тэгээд корона гээд ирээд бас нэг 2-3 жил болчихсон. Ер нь төрсөдөр хийж амжаагүй байсан. Нэг хийж тийм үү гэж бодсноо. Ажлын өдөр за дээр нь тэгээд юмнууд авахцсан учраас одоо хийгээгүй. Тэгээд ямар ч байсан гэхдээ өнгөрсөн жилийн коронавигийн үеийг бодоход их сайхан байсан. Надаар бол нэг юм төрсөдөртэй холбоотой иймэрхүү сонин сайхан байна. Өнөөдөр бас манай анжгаа маань залгуулаа төрсөдөр нь байгаа. Энэ 7 хоногт бас өшөө 2 ч хүний төрсөдөр байгаа. Тэгэхээр одоо төрсөдрийн хор бууж дахиад өөр үү? Тий, манай ажлаас байгаа юу те? Манай гар дах гэрлээ. Энэ 7 хоногт илүү. Заавал жоо энэ 7 хоног. 5 сар 25 шүү дээ өнөөдөр. 28 гэдэг чагасаа өдөр. Энийг нь эх 7 хоногт юм байна. 5 сартаа багтаад юм байна. За нэг иймэрхүү сонь сайхантай байна. Тэгээд манай чанцаагаар маань сонь сайхан юм байна. За надаар сонь сайхан гэвэл би борц бэлгэлснээ тайлбарлая. Учир нь Чимбаа ахтай би машинд нь суугаад ингээ явж ийлаа. Тэгсэн Чимбаа ах нь ингээ гадаад дуудсан борц идээгүү удаж гэн. Танах гоё борц байдаг юм уу гэл. Тэгэхээр би за Чимбаа ах нэрээ борц идмээр санагдаж байгаа юм байна. Манайх хөдөөнөөс шинэ борц ирж байгаа болохоор би бүр өчигдөр орой сэтгэл гарган уутлаа өнөөдөр өглөө өдөр бүр авчраад анжгаа ахаасаа бүр нуу мань байж төрсөн өдөр болж байгаа өнөөс өгсөн байгаа шүү Чимбаа. Тэгээ нууцыг бас та бүхэн сонсогчноос хадгалаарай. Зөв ард түмдээ зарлждаг. За тэгээд иймэрхүү сонь сайхантай байлаа. Тэгээ өнөөдөр өглөө бас гадар жоох ажилдаа гэж бод өдөөс хойш ажил дээр ирсэн. За манаас сонсогч маань бас дуун сул байна гэсэн учраас би дуугаа нэлээд сайн чангалаад үзье те. За тэгэхээр эхний мэдээлэл хүргье. Өнөөдөр Солонгос улсад бүртгэгдсэн коронавирус салбарын тохиолыг танилцуулахгүй байгаа. Ковидын тохиолыг танилцуулах байсан. Тэгээд мэдээллийг харах гэх юм бол та бүхэн never.com сайт руу ороод корона хагжин за гэж бичээд хаах юм бол мэдээлэл нь гарч ирж байгаа. Учир нь 2 жилийн турш бол танилцуулсан. За тэгээд 10,000-аас доош тохиол бүртгэгдгээр битээрээс танилцуулах үжээс учраас 9,000 гаруй тохиол бүртгэгдсэнээс хойш ер нь танилцуулах болсон байгаа. За тэгээд эхний мэдээлэл насан туршийн хүүхдүүдтэй холбоотой мэдээлэл байна. Өнгөрөгч 19-ний өдрийн Ижонбу хотод
байрлах караокед дунд сургуулийн 2 хүүхэд ингээ насан турш үн шиг одоо хаашлаад одоо тотгошоо нэвтэрч орсныхаа дараа алкогол цахаас юм байна л да. Тэгээ алкогол цахаасныхаа дараа одоо караокены эзнийг сүрдүүлээд бага насны хүүхдүүд алкогол цахиал үйлчлэх хийм боломжгүй. Гэтэл та одоо бит хоёрыг оруулсан учраас мөнгө өгөө гэд ингээд удаа дараалан одоо мөнгө нэхэж нийт бол 600 мянган воныг авсан юм байна л да. Тэгээ ингээ хоёр хүүхдийг бол одоогийн байдлаар баривчилсан хэргийг шалгаж байгаа юм байна. Тэгээ би энэ мэдээллийг яагаад онцлсан бэ гэхээр саяны хэлсэн яг насан туршийн хүүхдтэй холбоотой нэмтэр нэлээд гардаг. За тэгээ Кянадад ч гэсэн гардаг тийм. Насан туршийн хүүхдүүд ингээд хоолны газар ч байдаг юм ингээд алкогол захиалчаад дараа нь тэр хүний буруутгадаг гэд. Бид нар бол солонгос ажиллаж байгаа учраас ингээд магадгүй би бол өөрөө ингээд хоолны газар ажиллаж байгаа ч гэсэн насан туршийн хүүхдүүд заримдаа орч ирдэг л байсан л та. Тэгээд би хэрвээ магадгүй за би гадаад хүн мэдэхгүй юм чи ингээд тэр хүүхдүүдийг аваад алкоголоор үйлчилчих юм бол дараа нь хариуцлага мэдээж тухайн газрыг торохоос гадна намайг бол ажилласаа халдаг байгаа. Тэгээ энэ хүнийг авцсан гэд. Тэгэхээр магадгүй одоо насан туршийн хүүхдийг харагдаж байгаа хүмүүс байх юм бол эхлээд иргэний үнэлгээг нь заавал шалгах ёстой. Тэгээд одоо манай Монголд байдаг CSJ JS25 гээл те. Иймэрхүү дэлгүүрүүдэд бас одоо монголчууд маань нэлээд ажилдаг. Цагийн ажил хийгээд тэгэхээр тэнд ч гэсэндээ насан туршийн хүүхдүүдэд зарж болохгүй бүтээгдэхүүнүүд байдаг. Тэгээ тэрийг зарж агаад баригдах юм бол бас л хариуцлага хүлээдэг байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар насан туршийн юм шиг те жоохон хүүхдийг харагдаж байгаа бол заавал үнэлгээг нь шалгаж авч байгаарай. Тэгээ би одоо ингээд 2-3 жилийн турш мэдээлэл харж хаад насан туршийн хүүхдүүд машин уулгаалах гэмт хэрэг за тэгээд манай монгол хүүхдтэй бас холбоотой байсан те нэгээ дээрлэхээс гадна за ингээд насанд хүрээгүйгээр ингээд одоо даапалгаж гэдэг юм уу урдаж шалтгаалаад мөнгө нэхэх эсвэл сүрдүүлэх иймэрхүү өргүүд бас ер нь мэрсэр нэлээд гардаг. Тэгэхээр энэ дээрээс анхаараарай гэж бодоод энэ мэдээллийг онцлсан байгаа. Дэлгүүрт ер нь би бас нэг 7 хоног л ажиллаж үзсэн л дээ. Тэгээд дэлгүүрийн эзэн надад нэлээд тэр сал дээр бол анхааруулж сайн хэлжсэн. Бид нэр өөрсдөө өндөр торгуулах учраас үнэмлэхийг сайн шалгаарай гэд. Тэгээд залуучууд орж ирэхээр үнэмлэхээр шалгуулнуу гэж хэлэхээр ер нь бас өөртөө сурчсан их аятайхан ингээл нэг асуудал үүсэхгүй шалгах хэрэгтэй юм билээ. Би эхэндээ бас санаа зовоод 1-2 өдөр бол хүмүүсийг энэ удаа харж агаад нүдэн баримжаараа хөшиг юм болоо залуу юм болоо хувцалт нь ямар хөө юм бол гэдэг тиймэрхүү байдлаар эргэлзэжсэн. Тэгээд сүүлдээ бол жоохон тиймэрхүү санагдах юм бол тэгээд та үнэлгээ харуулаарай гэл тэгээд шалгадаг болсон. Дээр бас гэрийн гадаад дэлгүүрээс юм авах гэж яхад юм юу харсан. Үнэлэх бас шалгаж байгаа тохиолдол. Би Монгол бас нэг тэгж шалгадаг гүгээ сайн мэдэхгүй байсан чинь Монгол байлгаагүй 21 нас гэж бас заадаг юм байна. Тэгээ пив авах гэж байсан хүн дээр бол шалгаж байсан. Нөөт нь би 20 бараг 8-8-тай гэлөө тэгж хэлжсэн. Тэгээд бас хэрвээ асуудал гарах юм бол илүү өндөр торгуулдаг гэжсэн. Намайг насан туршиг байхад бол яг тиймэрхүү шалгалт байгаагүй санагддаг. Тэгээ иш чи орой удсан юм шүү дээ. Гэхдээ мэдхгүй ямар ч байсан тиймэрхүү зүйлийг ер нь анзаараагүй өнгөрцөн ч юм уу. Тэгээд одоо л иймэрхүү зүйлүүдийг Монгол солонгос ч илүү бас мэддэг болоод байгаа. За тэгэхээр үргэлжлүүлэн дараагийн мэдээлэл өгье. За дараагийн мэдээллийн хувьд за миний хувьд үнгүй юм сонгонд тараасан шалтгаан гэсэн юм нэртэй мэдээллийг хүргээд. Тэгээ энэ болохоор одоо зам дээр нэг портер байгаа. За тэр болохоор дүүрэн ингээд сонгонд ажиллажчихсан. За бид нэр сонгонд хураалтын ажил хийдэг хүмүүс бол их сайн мэдэх бах та нэг улаан одоо шуудаа шиг юмд хийчихсэн тийм багцлаад. За тэгээд энэ болохоор нэг хүн нууцаар юм бичлэг бол хийсэн байлээ. Очоод энэ сонгон ямар үнэтэй вэ гэсэн чинь сонгон болохоор үнгүү өгж байгаа. Гэхдээ энэ настай хүмүүс болон ийм сайн дурын ажил хийж байгаа учраас гүнзгийм бэрхшээлтэй хүмүүс ч юм ингээ өгж байгаамаа эхлээ хэлчихсэн. Тэгснэ та яг авах гэж бол энийг авчих гэж сонгоо өгөөд тэгснэ дараа нь болохоор энэ юу вэ гэсэн чинь нэг нэр дэвшигчийн одоо нэрийн хуудас тийм юг бас цуг өгж явах шиг байлээ л дээ. Тэгээд энэ юу юм гэдэг гэсэн чинь энэ болохоор тэд дугаартай нэр дэвшигч та энэ дээр нь ингэж бас дэмжээрэй гэсэн иймэрхүү байдлаар бол хэлж өгч байлаа. Тэгээд ер нь ирж байгаа хүмүүс болохоор юм үнгүүгээр сонгонд харааж ин гэдгийг та бас ойр тойрныхоо хүмүүс сайн дуулгаад одоо тийм цуврахал гэх юм аашаа одоо тийм мэдээ сайн дамжуулаад өгөөрэй хүмүүс тийм юм явж байна гэд сайн хэлээд өгөөрэй гэсэн иймэрхүү байдлаар бол хэлж байлаа. За тэгээд мөн ер нь одоо сүүлийн үед Солонгосын орон нутгийн сонгуулийн сурталчилгаа бол эхлээд нэг 14 хоног явах хэвээр 6 сарын 1 хүртэл байх шиг байсан. Тэгэхээр энүүтэй холбоотойгоор юм мөнгө тараах бас иймэрхүү хэрэгүүд бол нэлээд их гарч байгаа юм байна. Тэгээ өнгөрсөн 16-ны өдөр ихэд маш олон хүмүүсийг бас энэ байцааж байгаа юм цагдаагийн газрын юм дүр зураг бол энэ мэдэн дээр гарч илээ. Тэр мөнгөний тогтоонууд болон за тэр хүмүүсийн сурталчилгааны сайн дурын ажилд явж байгаа гэсэн нэртэй хүмүүсийг бол энэ саадуулаад авчирсан. Нэг нэр дэвшигчийг бүр одоо хэрэг үүсгэж шалгаж байгаа. Тэгэхээр бусад хүмүүсийн хувьд болохоор яг өөртөө бол мэдүүлэхтэй би энэ асуудалд холбоогүй энэ хүмүүс яагаад тиймэрхүү байдлаар ингэсэн намайг дэмждэг хүмүүс юм хийснийг мэдэхгүй байх гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар бол өөртөө
мэдүүлж байгаа дүр зураг байсан. Тэгээд би орон нутгийн сонгуул шүү дээ. Тий, орон нутгийн сонгуул. За тэгэхээр орон нутгийн сонгуул эхэлсэн. Гэтэ бас их тийм одоо сонирхолтой гэх юм уу. Уг нь сонгон авчмаар л шүү дээ, тий. Гэтэл ардаас нь бас угаасаа хууль бусалдаа яг ийм байдлаар хэрвээ сурталчилгаа хийх юм бол тэгээд солонгосч бүх зүйл нь яг тэгшгэн байдаг шүү дээ. Яг журман ч ихсэнтэй ингээд одоо нэр дэвшигчид бол бүгд адилхан сурталчилгаа хийх ёстой. Ямар нэгэн байдлаар өөр давуу байдлаар боломжгүй. Тэгэхээр нэр дэвшигчтэй бол эсрэгээрээ л нөлөөлөх болов. Одоо энэ мэдээлэл дээр харсан нэр дэвшигч ямар хүн одоо нэрийг ууцаад хараснаас шалтгаалаад бас яг тэр сонгуул дээр гарч ирэх эсвэл жоохон хэцүү л болох. Тэгээ энэ дээр миний хувьд болохоор за Монголд бас хөдөө орон нутагт иймэрхүү мөнгөд хараалаач гэдэг юм иймэрхүү зүйлүүд за өөрийнхөө зурагтай бас янз бүрийн бэлгүүд өглөө тийм ийм мэдээлэлүүд бол гарч ирсэн. Би Солонгост бас яг ингэж мөнгөд хараадаг ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйлийг бас сайн анзаараг байсан. Орон нутгийн сонгуульд бол иймэрхүү зүйл болдго юм байна. Тогтоотой мөнгнүүд бэлтгэсэн байж байгаа баригддаг юм байна. Ийм зүйлүүдийг бас хараад ер нь сонгуул гэдэг яалтчгүй хүмүүсийг бас янз бүрийн байдлаар уруу татах тийм ийм бас арга хэрэгсэл юм байна гэдэг. Тэгээ хуулийн харсан чинь 500 саяар хэрвээ нотлогдох юм бол бас торгуулах маш өндөр хэмжээний одоо торгуулууд бас байдаг гэсэн байлаа. За үргэлжлүүлэн сэтгэлээсээ уншаа. Түрүү нэвтрүүлэг эхлэнгүүд манай ундрах жаргалдаг сонсогч та хоёр маань хөөрхөн шүүгээд аюугай сэтгэлээр эхлүүлсэн танд баярлалаа бит хоёртай хамт байгаад. За сүгчин маань орой минь 3 ажил тарлаа бороо орж байна. Энд тийм сонтой байна гэсэн байна. Бороо орж байгаа гэсэн чинь аюугай сонсогч маань Монголд бас бороо орно гэж ах. Амралтын өдрүүдээс орно гэж ах шүүсч нэрээ. За манай сонсогч Батболтын хувьд бас дууны төвшөнтэй холбоотой болон ер нь бол их сул байдаг учраас сонсоход төвхтэй бэрхшээлтэй байдгаа гэсэн байна. Тэгэхээр энэ тал дээр ямар ч байсан анхаарай. Манай найруулагч маань бас харсан баг. Тэр бид нэр бүгдээрээ бас анхаарья гэж бодож байна. За үргэлжлүүлэн дараагийн постыг хүргье. За дараагийн пост маань баг бүгдээрээ мэдсэн баг. Нэлээд алдартай өнгөрсөн 7 хоног жингоол шуугсан пост л тоо. Гэхдээ би энэ дээр тулгуурлаад арай өөр мэдээлэл хүргэхээр бэлдсэн байгаа. За юутай шиглээ постоо танилцуулъя. Одоо хоёр инхэ гэдэг интернет хэрэглэгч оруулсан байна. За Маго Пармын эмийн санч бишрэлт дугаарлаа зогсож байх зурныг Австрали эртний англиар чөлөөтэй яриад нөгөөх нь эмч рүүгээ залгаад эмчтэй нь бас англиар яриад бичиж өгсөн эмнийх нь өөр нэртэй хуулбар байгааг тайлбарлаад үйлчлээд гарваа. Араас нь Оросоос ирсэн хосууд нэлээд имэйлттэй ороод урд нь зогсдол өөдөөс нь цэвэр орс хэлээр мэдлээд яаж туслах вэ гэж асууж үйлчлээд манай эмийн сан сонгосонд баярлаа гэж орсоор хэлээд гаргаваа. Тэр хоёр орс бүр нүдэн оройд ирэн гарна лээ. Би дөхөж очиод ни хаа гэсэн чинь өөдөөс ни хаа гэ рүүхэ банжу за би нэг буруу шуушлаараа гэхээр хаа тоглосон юм а гэлээ. Энэ залуугаар бахархснаа гэд. Тэгээд сүүлийн залуучууд бол маш олон хэл сурж байгаа. Тэгээд би энэ хэлтэй холбоотой ер нь дэлхийн улс орнуудын талаар мэдээллүүдийг жоохон сонирхож үзлээ. Манай дэлхийд дээр нийт 65,000 биш уучлаарай 6500 хэл гэдэг гинэ. За тэгээд 6500 хэлээс 2000 нь бол яг хүмүүсийн хэрэгэлдэг идэвхтэй хэл гэж байдаг юм байна. За тэгээд дэлхийд дээр хамгийн одоо хэрэгэлдэг хэлээр бол чүнгүүг одоо хятад хэл, мандарин хэл хамгийн их одоо хүн хэрэгэлдэг хэлээр тодорсон байд юм байна. За тэгээ хамгийн суралцахад хэцүү хүнд гэсэн юм чагсаалттай хэлнүүд байдаг. Гинэ амархан дунд хэцүү гэдэг. Тэгээ энэ англи бас надад аягүй сонирхолтой санагдсан. Сурахад амархан хэлээр Испани, Нидерланд, Швед, Франц, Итали хэлнүүд орсон байсан бол за амархад одоо хэлийг нь сурахад дундаж тэ ер нь бол гайгүй сурчнаа гэж байгаа хэлд бол Орос, Энтэг, Турк, Польш, Тайланд, Грек хэлнүүд орсон гэж байгаа. За ингээд хамгийн хэцүү хэл дээр нь Араб, Хятад, Япон, Солонгос хэлнүүд орсон байсан. Тэгээд яг энэ судалгааг одоо аль улсын түвшин дээр тэ одоо хийсэн бэ гэхээр ер нь бол Европ тал руу хийсэн юм шиг байлаа. Яг тэгэхээр монголчуудын хувьд бол солонгос хэлийг сурах, Япон хэл бол арай гайгүй байдаг юм бол мэдээж Япон бол хандтай. Би бол солонгос хэлийг бүр айхтар хэцүү гэж бол хэлэхгүй. Ер нь бол боломжийн. Тэгээд энэ судалгаан дээр Араб, Хятад, Япон, солонгос хэлийг нийт 88-7 хоног зарцуулахад бол хүн ер нь сурах боломжтой гэсэн байлээ. Тэгээд Генсийн номд бас нийт хамгийн одоо их олон хэлийг сурсан юм хүн бас байдаг юм байна л да. Грек Кокс гэдэг. За энэ хүн нийт 64 хэлийг сурсан, 64 хэлээр чөлөөтэй ярьдаг гэдгээр Генсийн номд бичигдчихсэн. Үүнээс өмнө бол 19-р зуунд 72 хэл сурч байсан юм Итали хүний талаар мэдээлэл бол байдаг юм байна. Тэгэхээр хүн дээдл нь бол нэг 72 хэлийг суралцаад тэргээрээ чөлөөтэй ярилцах боломжтой л гэдг юм байна. Гэхдээ эргэн тойронд одоо ингээ яг суралцаад те ингээд яг Монголд амьдарч хахад манай залуучууд бүр үнэхээр мундаг ус юм санагдсан л та. Би яг солонгос суралцж байгаад эргээд Монголд ирсэн чинь баг бүх хүмүүс англи хэл, солонгос хэл, хятад хэл гээл баг дийлийнх нь өөрийнхөө төрөлх монгол хэлнээс гадна
дахиад нэг хилтэй болцсон байсан. Тэгээ би өөрөө яг явах үед болохоор бараг ингээд за солонгос хэл сурчлаа. Бараг насны юм болох нэ. Тэгж одоо явсан чи одоо бараг дахиад хид хидий хэл сурах хэрэгтэй юм шиг санагдсан. Бас гадаадад суралцж байхад манай ангийн нэг охин 5 билүү 6 хэлтэй байсан л та. Тэгээ өөрөө бол бараг л те одоо хүн болгоно 4 хэлнээс бол дээш хэлтэй байдаг болцоо гэж би тэрийг сонсоод нэрэл би одоо ганцхан хэл сурчаал те айгүй дотроо бардам явж исэн байна. Дахиад суралцах хэлнүүд зөндөө байгаа байна гэж бодогдчихсэн тухай. Миний хувьд бас нэлээд хожуу гэх юм хэлний бэлтгэл 27, 28 таач орж болоо. Тэгээд яг харж байхад залуучууд эхлэний бэлтгэл хөвчлэн ер нь дүүнэр л их байсан л да. Тэгэхээр тэнд чи орон орны хүмүүс байгаа. Тэнд дүнд ялангуяа Монгол залуучууд орсуудтай орсоор яриад за хятад хүмүүстэй хятадаар яриад ч юм уу дээр нь солонгос хэл сураад явж байгаа гэж бодохоор яг залуучууд мундаг болчихжээ гэдэг тэр зүйлийг бол тухайн үед мэдэрчээсэн энд тал дээр ялтчгүй санал нэгтэй байна. Тэгээ манай хэлний хувьд чи ялтчгүйсаа өөрөөсөө алтай язгаар хэлгээд утгаараа солонгос хэлийг бол бид нэр сурахад бол харьцангуй гайгүй гэж харж байгаа. Зүгээр Европ бусад орны Америк ч юм ингээ гадны хүмүүсийг харж байгаад тэр бичгэл нь одоо шал өөр болоод явчихаар жишээн дээр яг яг үсгээр тий галиглаад одоо латин ч юм уу бусад орны хэлүүд бол нэлээд хоорондоо төстэй зүйлүүд нэлээд байгаад байдаг штэ. Тэгэхэд яг энэ араб болон за энэ солонгос япон гэдэг энэ хятад хэллүүд бол харахад ингээд ямар ч төсөөлөгдөхөөргүй нэлээд тиймэрхүү хэцүү харагддаг болоо тэр талаас бас нэлээд хүмүүс шантрах ч юм уу тий яг сураад бариад авъя гэхэд эхлээд тэр зурлагуудын цээжлэгч гэдэг юм нэлээд их ажиллагаа шаарддаг болоо ядчил орц хэлэхэд кириллийн харахад бол нэг а үсгийг а гэд харж штэ тэгэхэд бусад Азийн хэлнүүд бол цаа байна уу байна уу үнэхээр бас ялахад хэцүү болоо гэж бодож байна. Чимбахан хувьд ер нь хэдийн хэлтэй болъё гэж боддог вэ дээд талаар нь? Дээдлэлт нь замаг сонсогчд маань бас сурмаар байгаа хэл байгаа болов хэдэн хэлтэй болъё гэж боддог вэ? Би ч одоо тэгэхэд англи хэл сурах гэж басна хэдэн жил явж болчиход. Тэгэхээр ер нь бол зүгээр солонгос англи хэлтэй байхад бол эхний ээлжинд тэгээд болоод явчих болов гэж бодож байна. Тэгээд сүүлийн үед ч тэр 2025 онд одоо их хүмүүс хэл сурах шаардлагагүй тийм л оюун ухаанаар дамжуулагдсан зүйл бүтээгдэн гэхээр баг тэгээд тэрүүндээ золгочвол амар юм уу гэж хүлээгээд жишээтэй байна шүү дээ. Тэгээд уг нь бол англи хэл бас сурчвал ялангуяа нэг гадагшаа явж үзээд тэгээ очиод за ёстой сурыг гэл нэг хэсэг амар их төвтэй юм харж байгаа л тэгээл нэг мэдхэд бас мартаал нэлээ олон цаг хугацааг бол өнгөрөөчөөд байх шиг байна. Тэгээ надад хэл сурахын хамгийн гоё давуу тал нь би за монгол хэл дээр яг ингээд мэдээлэл хаах юм бол ер нь манай монгол одоо улсын мэдээлэл ингээд Google-с хайхаар айгүй бага хэмжээнд гарч ирдэг. Би юуны ч талаар энэ одоо жишээлбэл Нидерланд байд юм уу ямар нэг улсын талаар харах юм бол маш ийм жоохон мэдээлэл юу н гарч ирдэг байхгүй. Тэгээ тэндээс ингээд бүх мэдээлэл авъя гэхээр надад дахиад нэг хэл хэрэг болоод тэгээ солонгос хэлтэй болохоор солонгос хэл дахиад илүү олон мэдээлэл харах боломжтой болж байгаа ч гэсэндээ англи хэл бол яалтчгүй сурах хэрэгтэй болчиход байгаа дэлхийн хэл гэдэг үгнээсээ. Тэгээд дээрэс нь хятад хэл бас сурах хэрэгтэй ч юм шиг. Би бол яг бүр нэг тэ олон гэхээс илүү за дээд л нэг 4-5 хэлтэй болчихсон гэж боддог. Тэгээд сурмаар байгаа хэл гэх юм бол Испани хэл бас их сонирхолтой санагдаж байгаа. Испаноос их олон хүмүүс ярьдаг юм байна шүү дээ. Хамгийн хэрэглэгддэг хэлээр нь англи хэл, хятад хэл, испани гэсэн байсан. Тэгэхээр энэ гурван хэлийг сурчих юм бол ер нь дэлхийгээр хаач явсан гэдээ учраа болоо явчих юм шиг байлээ. Гэхдээ энэ одоо 3, 4 ч юм уу 5 хэлтэй хүмүүсийг хараад тэр Европын улс орн одоо жишээлбэл нэг улс дотор одоо нэг мужид нь очингууд л тэдэнд нь одоо жишээлбэл өөр хэлээр ярьд юм байлээ шүү дээ. Тэгэхээр яалтчгүй тэр улсын иргэн л бол тэг одоо жишээлбэл би өмнө говьроо очихдаа тэнд шал өөр хэлээр ярихаар бол мэдээж тэр хэлийг сурах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр хүүхэд залуучууд нь бараг ингээд 4-5 хэлтэй болчдаг. Манай улсын хувьд бол Монголда бид нар монгол хэлээр ярьдаг. Тэгээ хавна урд хойд хөршүүгээ бол ингээд байнга бас нэг орж гардггүй яг тэр хэлээр нь бол нэг ойлголцоод авахгүй. За орлоо ч гэсэндээ ер нь ингээд наадлын одоо жишээлбэл би улаан өдөр очиход чинь тийм ингээд дийлэг нь монголоор би худалдаж авах гэхээр монголоор за энэ юу жимс авах уу гэлчүүд монголоор яриад явчих тийм ээ худалдагч нар. Тэгэхээр бидний хувьд бол бас арай өөр юм болов гэж бодсон шүү дээ. Тэг хэлтэй холбоотой бол ямар ч байсан сүүлийн үед бас харагдаад байсан. Зарим гишүүдийн санаачлага байсан нь хүүхдүүдэд багаас нь бас англи хэлийг ер нь хоёр дахь хэл болгоод заадаг юм ордог бай гэсэн иймэрхүү санаачлагууд байх шиг байсан. Миний хувьд бол тэр тал дээр бас санал нэгтэй байгаа л да. Ягаад гэвэл Филиппинчуудад цуг ажиллаж үзэж байхад тэр хүмүүс яг ер нь англи хэлийг бол маш их бүгдээрээ эзэмшсэн. Тэг хичээлээ ч гэсэн үзэхдээ бас англиар давхар үзээд явчтай юм гэж ойлгосон. Тэгэхээр бид нар болохоор 4-5 дахь нэлээд одоо монголоо сайн сурсны дараагийн хэлийг зааж өгдөг байсан шүү дээ. Радууга 1 2 3 гэл 7 хүртэл үзлөө. Ямар ч байсан тэгсэн ирнэ яг тэр чинь 7 хоногт ганц 2 цаг ордог. Зүгээр 2 дахь хичээл хэл үзэж байгаа гэж байгаа боловч яг үнэхээр тэгж хэрэгэлдэггүй учраас. Тэ тавг нь орс хэлтэй юм шүү баг. Сурсан юм шүү. Орсоор нэг хэдэн үг хэлтэй. Орсуудад харах юм бол яг
хариулаад байж айгуу гоё. Нэг 5 минут бол ингээд бас нэг ойрхон ингээд хаана амьдралгүй хэдүүлээ мэдүүлээ гэх нь өөрхөн ингээд болоод байна. Тэрнээс цааш нарийн юм ярих ч гэдэг юм уу тэм дээр байхгүй болчихно. Мэдээж хүнээсээ шалтгааллах байх та. Гэхдээ ер нь зүгээр яг бүр тийм нэлийн хичээлүүдийн ч гэсэн баг гадаадаар үздэг ч юм уу одоо нөгөө хувийн сургуулиуд л итгэж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэрүүн шиг бас давуу тал нэлээд гаргаж ирвэл яагаад болохгүй гэж надад бол тэг санагдаж байгаа л да. За тэгэхээр үргэлжлүүлэн Чимбаах маань ямар пост бичсэн бэ? За миний постын хувьд Пагина гэдэг өнөөдөлчин монголчууд групп дээр 2 өдрийн өмнө л оруулсан байна. За энд ингэж хэлсэн байна. Хаа нэг за пенежом дэлгүүрийн гадаа гэж байна шүү дээ. Гадаа зодолт нь юм идэхгүйдээ элдв асуудал оролцох нь жижиг сажиг маргаан зодон архины асуудалтай болохоос манус бол мөрөөрөө юм билээ. Филиппин, Вьетнам, Узбек, Таиланд, Хятад, Америк од чинь Солонгост гадаадуудыг хийж болох бүхэл новшин юмыг хийдэг юм байлаа штэ. Хүний 8 хар тамхи, хүчин бүлэг, хулгай, заллин, хууль бус мөрөөдөө тоглоом, хуурамч, бичиг баримт бүрдүүлэх гээд хамгал бозар юмнуудыг хийдэг юм байлээ. Манус хажууд нь бол жинхэнэ мөрөөрөө шүү чаавс тэгэл хэмэл бол худлаа суржигнэл энэ тэнд балайн постлоод яваг эрүүлэр харвал гимгүүштэй манайхан харин ч монголчууд чиг солонгосчуудад нэр хүндтэй бүхэл бүтнийг салбарын заашгүй чухал ажиллах хүчин гол хөшөөрөг болж яваа гадаадууд байхгүй битгий өөрсдийгөө бас доош нь хийж бай бүгдийг нь үнсээ гэдэг ийм пост оруулсан байна. Надаа энэ бас нэрээ яг иймэрхүү талаас нь харуул бид нар ч ингээл монголчууд хүний нутагт нэрээ бодох хэрэгтэй гэдэг асуудал гаргалаа гэдэг. Бидний ихэнх гаргадаг асуудлууд ялчгүй архитай холбоотой ч юм уу хоорондоо маргалдах зодтолдох иймэрхүү асуудлаас болоод нөгөө чихнээс хонх хуйн гэж ярьдаг шиг нэлээх асуудал үүсгээд байдаг. Яг энэ хүний бичсэн талаас нь бодсон чинь нэрэл одоо гадаад ямар нэг тэр бэлгийн хүчрхийлэлч гэдэг юм хүний худалдаа 8 гэл янз бүрийн солонгос гэсэн амар хэрэг сонсогддог ч хар тамхины хэрэг гэдэг бид нар бол хаа очиж иймэрхүү зүйл явуулснээр хол байдаг гадаадад харьцангуй томоотой. За тэр саний хэлээд байгаа тэр жижиг зодон зохионоо болчих юм бол баг хамгийн үлгэр жишээ байж болохоор иймэрхүү юм болов гэж бодсон. Тэгээ сая сүүл бас би юуны кино театр дээр кино үзэхэд солонгос кино үзсэн л дээ. Тэгээд тэн дээр гарсан хэргийн тухай жишээ ингээд яг үзэхэд бодтой кейс байгаа байхгүй. Солонгост одоо хүмүүсийг хулгайлаад эсвэл гадаадад Таиланд ч юм уу Вьетнамд ч юм уу Азийн орнд явж байхад нь хулгайлаад гэр бүлээс мөнгө нэгдэг иймэрхүү бас бүлэг этгээдүүд байдаг гэд энэ бүр бодит одоо нөгөө хэрэгээс сэтгүүлсэн юм байлээ л те. Тэгээ хараад хахад хятадууд гэхэд ч бас хуурамччиг баримт үйлдэх гэдэг дээр бол бүр тийм одоо маф шиг тиймэрхүү хэсэг ажилтдаг ч гэдэг юм. Иймэрхүү зүйлүүд байгаад байдаг. Тэдний хажууд бол бас нэрэл даруухан мөрөөрөө байдаг гэж бас өөрсдөө нэг талаараа энэ үндсээс нь хараад магтах бас хэрэгтэй болов гэж санагдсан. Тэгээ би 3 жил мэдээ орчуулж хаад монголчууд маань хар тамхитай холбоотой мэдээлэл бол ерөөсөө харж байгаагүй. Тэгээ өнөөдөр ч гэсэндээ голоос одоо хар тамхи тарьсан шиприз олсон яг ямар хаанаас ямар хүмүүс ингээд гол руу тарьсан шиприз хаяад байгаа юм бэ гэд хэргийг судалж байгаа гэсэн мэдээлэлс өнөөдөр нэлээд эрэлттэй байсан л та. За тэгээ Солонгост бол хар тамхитай холбоотой мэдээлэл сүүлийн үед их гарч байгаа. За тэгээ алдартнууд нь бас хар тамхины хэрэглэх өндөртэй байдгийн байлээ. За тэгээд нууцаар бас хар тамхи борлуулах. За тэгээ мэдээ орчуулж байхад бол Вьетнам иргэдтэй холбоотой за хятад иргэд бас хар тамхи хэрэгжилж байсан гэл иймэрхүү мэдээлэл бол байсан. Монгол хүмүүнтэй холбоотой тийм мэдээллийг харж байгаа юм байна. Тэгээ ер нь ялангуяа Таиланд ч гэдэг юм ингээд Азийн Зүүн Азийн орнуудынх насан туршийн хүүхдүүдийг за мөн насан туршсан ч гэсэн ер нь биеийн үнэлэлт гэдэг зүйл бол маш их байгаад байдаг. За тэгэхээр ер нь тэр хар тамхи гэдэг иймэрхүү асуудал чинь бас ер нь зарим орнууд бол элбэг байгаад байдаг шүү дээ. Тэгэхээр солонгос хүмүүсийн хувьд бол нэлээд асуудалтай. За бүр лалын шашинтай зарим орны хувьд гэх юм бол терроризмыг хүртэл дэмждэг одоо мөнгө солонгосоос гадагшаа одоо тийм алаа идэх газруудыг дэмжиж одоо хөрөнгө санхүү тий оруулдаг гэдэг иймэрхүү хүртэл хэрэгүүд бол харагдаж байсан. Тэгэхээр бид нар яг бүр тайвширчих гэхээр бас нэг талаараа нөгөө байгаа хүмүүсийнхаа тэнд байгаа хүмүүсээ одоо хүн амтай харьцуулаад гэмт хэрэгт орооцолсон тоог нь харьцуулахаар өндөр бүр нэгтч гэдэг юм иймэрхүү тохиолдол байгаад байдаг. Тэгэхээр яг энэ тал дээр л нэг жоохон анхаарах шаардлага байгаад байгаа юм да тийм. Тийм. Зодоонтой холбоотой хэрэгэл ер нь бол манайхан дээр хамгийн их бүрдэгддэг. Тийм л хэрэг байгаа. Тэрнээс өөр бол яг айхтар тийм хэрэгүүд бол байхгүй. Тэгээ ихэвчлэн дандаа алкогол хэрэгжилж байгаад хоорондоо маргалцсан гэсэн мэдээллүүдийг бол орчуулж ирсэн юм байна. Хулгай гэхэд нэг хэсэг бол дамжин нислэгээр ч юм уу Европ ч юм уу бусад оронд байсан хүмүүс нэг түр хугацаагаар очихдоо нэг визгүй боломжууд байсан. Тиймэрхүү хэрэгүүд бас зарим нэг тохиолдол гардаг байсан. Гэхдээ ер нь байнга оршин суугаа хүмүүс бол баг хулгай нэг хийхэд тийм асуудал ороод байдгүй тийм.
За тэгэхээр үргэлжлүүлэн хоёлаа баланс гейм руу оръё тий. За өнөөдрийн баланс гейм гэхлээр тайлбарлалын солонгос нэлээд алдартай болж байгаа тоглоом. Тэр нь залуучууд уйдахаараа, найз нөхдөөрөө хосуудаар энэ дотроо ангилалтай байлаа. Би бинээс асуудаг эсрэг тэсрэг хоёр зүйлийг асуугаад нэг зүйлийг сонгодог байгаа. За өнөөдрийн асуулт маань групп чатад хайраа илчлэх эсвэл гудамжинд хайраа илчлэх гэсэн хоёр сонголт байна. Алийг нь та сонгох вэ? За энийг бол хоёр талдаа бодож үзнэ. Танд те жишээлбэл Чимба хахад нэг бүсгүй групп чатад хайртай гэж хэлэх эсвэл гудамжинд танд хайраа илчлэх хоёрын аль нэг нь танд таалагдах вэ? Аль нь танд таалагдах вэ? Алийг нь сонгох вэ? За гудамжинд сонголоо. Нэг одоо яг нөгөө дэлгэрэнгүй бодоогүй ч гэсэн зүгээр анхны сэтгэлээр бол тэгээл сонгочих. За тэгээ одоо тайлбарлаа шүү дээ. Яагаад гудамжинд? Групп чатад гэхээр яг нөгөө би өөрөө жишээ нэг сэтгэлээ илчлэх шаардлага гарлаа гэж бодъё л да. Тэгэхээр нэг бодлоо ингээ бичээд ингээд надад амар байж магадгүй. Гэхдээ нөгөө чат гэдэг чинь бас нэг ямар нэгэн байдлаар л нөгөө холбоотой хүмүүсийн чат байгаа шүү дээ. Тэрний оронд танихгүй хүмүүс гудамжинд ингээд тэр хүмүүс бол өнгөрөөл яваад өгөн ч гэдэг юм уу энэ талаараа би өөрөө ичимхийч юм уу тэр болохоор танихгүй хүмүүс байсан илүү бас зүгээр санагдчих. Тэгвэл одоо эвгүй байдалд орлоо гэсэн хүмүүс гэр бүлийн чатд иччихгүй. Одоо юу байдаг ч та нэг хүмүүс нэг эвгүй байдалд орлоо ч гэсэн танихгүй хүмүүс хажууд бол нэг өөр. Таньдаг хүмүүсийнхаа одоо жишээ нь солонгос ажил хийж байгаа чинь заримдаа ингээл хэцүү ч юм уу ингээл өөрөө жоохон өөртөө гутрахаар янз бүрийн байдал ордог ч та өөр гэр бүлийнхэн ч юм уу таньдаг хүмүүс хараагүй гэдэг утгаараа тэгэл за би иймэрхүү зүйлийг те дараагийн удаа ингэхгүй байвал болно гэдэг талаасаа өөрийгөө тайвшруулах ч юм уу ингээл анхаарах янз бүрийн тиймэрхүү зүйл бас тохиолддог ч та. Тэгэхээр надад бол ямар ч байсан энэ арай зүгээр юм уу л гэж бодлоо. Нэг таарсан хүмүүс л өнгөрөөл яваад гэнэ. Гудамжинд бол би болохоор гэхдээ орж ирэхээс өмнө чатан дээр юм бол би гудамжинд бүр би ер нь хааж усаа ичнэ. Иччихтэй. Чаттай хамаа наатаа устгаач тийчлэхээр бас нөгөө шарах авчих юм болов. Гудамжинд байхаар чинь жимбах гэхдээ энэ чинь юм штэ. Гудамжинд зүгээр нэг булан би нэхэж ихэнд би чам тайртай гэж хэлэх биш. Яг нэг юм surprise байдаг штэ тийм бүр ингээд зүрх мөрхлаама болцсон чамд чимба гэж тийм яг тийм байдлаар хайр алчлыг хэлээд байгаа байхгүй. Тэгээ яг тийм байдлаар хэлэхэр чинь хүмүүс ингээд эргэн тойронд битүү зогссон. Тэгээд бичлэг мөчлөг хийгээл те. Тэгээд тэр нь яг миний таалагддаг хүн чамаагүй гэж байгаа юм аа. Тэгээ би одоо яг юу гэж хэлэх ёстой юм те. Тэгэхээр тэр бас айгүй нэг бодлын жоохон ичмээр яг өрөв чатд бол бас яг нөгөө бодит ертөнцийн би бас байхгүй болохоор яг гэхдээ тэр чат нь тий яг миний таньдаг хүмүүсийн чат ах уу чат ч бас амар штэ скриншотлоо цаашаа ингээд интернетээр тарчвал яах вэ гэдэг юм үү те сонгоход л аюу өндөрлөлтэй. Гэхдээ би бол чатын сонгоно. Тэг яг илэрхийлж байгаа тэр үе нь болохоор чат нэрээ амрах бол доо хувнээс. Тэгэхгүй одоо шинэ гудамжинд би чамд хайртай гэж ойрлоо. Дизиг орсон тэгээ гэж. Тэр бол яг миний тайпны миний төрлийн хүмүүс хийдэг юм бол биш баг. Өөр дүнгийн бодох юм бол би ингээл сонгочлоо. Манай сонсогчдын хувьд бас юу гэж хариулж байна. Авчрал мөнгөцөг сонсогч маань гудамжинд гэсэн байна. Сараа онцгой сонсогч маань гудамжинд хайраа илчлэх гоё штэ. Групп чатанд олон хүн мэдчихэж штэ гэсэн байна. Тэгэл групп чат харин тийм л дээ. Энэ бол гэхдээ надад хоёлаа л жоохон ичмээр санагдаад. Зүгээр надтай хоёулахнаа ярьчих болохгүй. Заавал олон хүн байхгүйгээр хоёулахнаа ярьжвал бараг илүү зүгээр юм болоо гэнэ. Тэгээ энэ дээр бас обиахаас асууя. Манай найруулагч обиах алин сонгох вэ? Манай оби маань түрүүн борцон дургу бол найзан туслахуул гэж бичсэн байлаа. За очрод мөнгөцөг сонсогч маань дэх дулмаатай санал нэг SS хийгээд интер болвол тимээс гудамжинд гэсэн байна. Гэтэ чи группийг нь сонгосон шүү дээ. Тийм би бол одоогор группийг сонгочоод байна. Одоогор. Хоёр боломж байхгүй. Гэтэ гудамжинд ахаар нэр яг тийм цэцэг мэцэгээрэл зүрх мөрөх болсон байлаа аричны. Намайг их сургуульд ахад манай сургууль дээр сургуулийн нэг одоо яг нэг давхрын зааланд нэг залуу зүрх ингээд найзтайгаа нийлээл ингээд лаасаж байгаа байхгүй. Тэгээ цэцэг орцсон. Тэгэл нөгөө найзууд нөгөө таалагддаг охиныг оруулж ирэл. Тэгэл би чамд ингээд амар олон хүмүүс цугалтсан. Тэгэл би чамд таалагдчих байгаа бол чи энэ зүрхэн дотор орж ирээд миний цэцгийг аваараа гэл. Тэгэл нөгөө залуу чи ойрлож байгаа. Тэгсэн чи нөгөө охины цэцгийг аваад орол. Тэгэл бүгдөө вау гээл ойрлсон чинь цэцгийг авсныхаа дараа тэтэ уучлаарай би чамайг сонирхдгүй үнэхээр уучлаарай гэж цэцгээ аваар авчихсан. Тэгээ би тэрийг хараад ямар амар юм болчоо гэд. Тэгээ тэр залуугийн царай бүр ингээд мартагддаг амар эвгүй байдалд орсон. Тэгээ тэнд бараг манай сургуулийн ихэнх хүүхдүүд цуглдсан байсан байхгүй юу. Тэр нэг давхарт тэгэхээр гоё юм амд зөрөгтэй байж тээ. Тийм, тэр нь бол аюу зөрөгтэй байсан. Тэгтээ тэгэл амар юм билээ. Сайн судалгаасаа хийж байгаа л тийм. За, үргэлжлүүлэн бичлэг рүү орцгоё. За, өнөөдрийн бичлэг маань өнгөрөгч 5 сарын 10-ны өдөр Солонгос улсын ерөнхийлөгчийн
тангараг өргөх ёслол болсон. Тангараг өргөх ёслол дээр сонирхолтой үйл явдлууд нэлээд болсон юм байна. Тэгээ энэ үйл явдлуудын сонирхолтой үйл явдлыг та бүхэнд танилцуулахаас гадна Солонгос улсын шинэ ерөнхийлөгч Юн Сок-ёл гэдэг ерөнхийлөгчийн талаар бас товчхон танилцуулъя гэж бодлоо. За Солонгос улсын 20 дахь ерөнхийлөгч Юн Сок-ёл 1960 оны 12 сарын 18-ны өдөр төрсөн 61 настай хүн байгаа. За тэгээд одоо 2022 оны 5 сарын 10-ны өдрийг ерөнхийлөгчийн сандал дээр одоо тангараг өргөсөн, ерөнхийлөгчийн тангараг өргөсөн. За тэгээд яг буух нь болохоор 27 онд бол 5 жил шүү дээ тий. Тэгэхээр 27 онд ерөнхийлөгчийн судлаасаа буух юм бэлээ. Тэгэхээр солонгосчуудын хувьд яг энэ гарч ирж байгаа шинээр гарч ирж байгаа ерөнхийлөгч дээр бас нэлээд сонирхолтой зүйлсүүд яригдчихсэн. За үүн дээр жишээлбэл сая ардчилсан намаас өрсөлдөгч болж нэр дэвшсэн Ижемионоос 0.73% ялалт байгуулсан байлээ. Тэгэхээр маш одоо цөөхөн ялгаагаар хоорондоо ингээд өрсөлдөж жагаад тэгээ энэ Юн Сок-ёл гэдэг ерөнхийлөгч ялсан юм байлээ. За би тэгээ бас энэ ерөнхийлөгчтэй холбоотой бага насныхын тухай мэдээллүүдийг харсан. Яг нэг аав нь болохоор Ёнсег сургуульд багшилдаг байсан юм байна. Тэгээ өөрөө болохоор Содо Мөнгө Ёны дүн гэдэг энэ дүүрэгт бол хороонд бол амьдарч байсан. Тэг яг амьдарч байсан хэсгийнх нь өдөр зураг гардаг шүү дээ. Тэгсэн чинь миний өдөр болго ингээд жил амьдарсан гудам дээшээ яваад нэг халуусны газар энтертэй яг тиймэрхүү газар харагдаад тэгээ хин ч одоо манай нэг хэсэг байсан газрын тошин дээр энд амьдарч байсан хүн байна гэд харж байсан. Тэгээд энэ хүний ерөнхийлөгчийн хувьд гэх юм бол бага насных нь одоо ялангуяа тэгээд дунд сургууль бай хувийн тухай мэдээлэл бол нэг их байдгүй юм байна. Тэгээ өөрөө сүүлийн сургууль ороод за энэ хуулийн чиглэлээр бакалавр, магистр, доктор гэд хамгаалсан. Тэгээд онцлог юм бол яг энэ хүн өөрөө хоол идэх, бас хоол хийх нэлээд юм дуртай хүн юм байна л да. Өдөрт бараг 5 удаа хоол болдог ингээд онцлог гэх юм бол за тэгээ биеийн өндрийн хувьд болохоор 178 см 90 кг жинтэй. За ийм бол бас хүн юм байна. За тэгээд сонирхолтой нь улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Сөүл Чүшин гэдэг маань Сөүл гаралтай юм одоо анхны ерөнхийлөгч хэлж болно. За тэгээд 26 жилийн турш прокуророор ажилласан. Тэгээд хамгийн сонирхолтой нь прокуророор ажиллаж байхдаа одоо дөрвөн ерөнхийлөгчтэй холбоотой хэргийг одоо хилцэж судалж исэн юм байлээ. Шалгаж исэн. Ким Дэжун, Ному Хён, Имён Баг хамгийн сүүл Пак Гинэ ерөнхийлөгч. Пак Гинэ ерөнхийлөгчийн хувьд бол шоронгоос гарч ирснийхэн дараа бас тангараг өргөх ёслол дээр ураад тэгээ сүүлд нь уушлах гуйжсэн шүү дээ. Таны хэргийг ингээ би шалгаж байсан. Тэгээ тодорхой хэмжээнд бас уушлах гуйжсэн. Энэ бас нэлээд сонирхолтой байсан. За тэгээд бас нэг зүйл нь амтнд хайртай. Тэгээд одоо суусан эхнэрээсээ бол хүүхэд байхгүй. Хоёулаа нохоод ижээдэг юм байлээ. За тэгээд 5 сарын 10-нд болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын хооронд бас өдөр болсон сонирхолтой зүйлсүүдийн талаар танилцуулах юм бол тухайн өдөр Ким Богём гээд Солонгосын ерөнхий сайд байгаа. Тэгээ Солонгосын ерөнхий сайд уг одоо ёслолын үеэр тангараг өргөх ёслолын үеэр ингээд үг хэлж байгаа. Тэд нар үг хэлэхдээ айгүй нийтдээ би бас бичлэгэн үзээд айгүй үнэтэй санагдсан л та. Үг хэлж байхдаа за одоо ингээд шинэ ерөнхийлөгч гарч ирлээ. За шинэ ерөнхийлөгч гарч иж одоо шинэ эхлэлийг тавьж гэн. Мунжээн ерөнхийлөгчийн засгийн газар гэдэг бол бүр 2 удаа энэ үгийг хэлсэн байгаа. Мунжээн ерөнхийлөгч одоо байр сууриасаа бууцсан одоо ерөнхийлөгч асан болчиход байгаа шүү дээ. Гэтэл энэ хүн яг одоогийн ерөнхийлөгчийн Юн Сок-ёл гэдэг хүний нэрийг хэлэхгүй 2 удаа алдаа гаргасан. Тэгээ 2 дахь дээр нь уучлаарай би одоо Мунжэйний үед ингээд ерөнхий сайд болсон учраас надад ингээд өөрийн мэдлгүй аманд маань баг Мунжэйн гэдэг үг ингээд орцсон байна гэж уучлах гуйсан. Тэгээ энийг бол яг ерөнхийдөө ингээд инээдтэй байдлаар ингээд өнгөрчихжээ хөнгөн. Энэ хүний хувьд бас түрүү хэлсэн сургуулаа төгсөө за тэгээд Тэгүүтд бол анхны ажлын гараагаа 94 онд бас прокурорын хэлцэд бол ажиллаад эхэлсэн. Тэгээд тэндээсээ одоо шат жинхэнэ нөгөөдийг доороос нь эхэлж бол одоо ажилласан. Тэгээд нэлээд олон бас хэрэгүүд дээр бол ажилласан юм байлээ. Тэр хүний яг өөрийнх нь ер нь одоогийн хөрсөн ерөнхийлөгчдөд байр суурь нь болохоор яалтчгүй энэ олон ерөнхийлөгч нартай холбоотой. За дээр нь бас хөндөж гэдэг юм ингээ том группийн хэдэн зуун саятай холбоотой иймэрхүү хэрэгүүд ингээ хариуцаад авчих юм бол ер нь хойноос нь явсаар гал яг нэг холбогдож байгаа хэрэгтэн тийм өөрийнхөө одоо талаас янз бүрийн ингээл өмгөөлөгч мундаг хүмүүс аваад ажиллаж байгаа ч гэсэн одоо шүүх цагдаа хүртэл нөлөөлөх юм орлогууд хэрэг одоо гардаг юм байна л да. Тэгээд өмнө бол жишээ нь нэг хэрэг дээр ихэд өөрийнхөө халагдах өргөдлийг яг тэр шүүгч рүү шидээд те би хэрвээ энэ хэргийг үнээр шүүхгүй бол би ажиллаа ингээ өгье ч гэдэг юм уу. Иймэрхүү гаргаж ирсэн үйлдэлүүд нь за тэгээд тэр дараа нь бас яг хариуцсан эргүүд нь тэр том албан тушаалтай хүн байлаа ч гэсэн шоронд ямар нэг хэлбэрээр ял шийтгэл хүлээдэг байсан учраас хүмүүс бол ер нь маш их одоо дэмжихтэй итгэл хүлээлгэх иймэрхүү зүйл болсон. Дээр нь бол энэ хүн өмнө ганц сонгуульд оролцож байгаагүй ирнэ. Анх удаа ерөнхийлөгчийн сонгуульд твшээд шууд ерөнхийлөгч болсон. Энэ нь болохоор өөрийнх нь бас юм мундаг хэрэгүүд дээр ажилласан одоо нэр хүндийг бол маш их авчирсан. Тэгээд одоо ард иргэд явж гэсэн одоо үн чөдрөх хүн гэж итгэж
энэ саналаа өгсөн байх гэж харж байна. За тэгэхээр цаашаа ярих гэхээр цаг маань бас болсон байна. Тэгэхээр бид гуравтаа хамт хэлсэн бүх сонсогч нартаа маш их баярлалаа. Оройг сайхан өнгөрүүлээрэ маргааш өдрийн дэлхийн монголчууд нэвтрүүлгээр эрг уулзлаа. Түр баяртай. За түр баяртай. Яг одоо Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 19 цаг 15 минут болж байна. Харин Солонгос улсын нийслэл Сөүл хотод 20 цаг 15 минут болж байна. Солонгос дахь монголчуудад зориулсан хэрэгцээт мэдээллүүд, өдрийн онцлог пост, сонирхолтой бичлэгүүдгээд Солонгос дахь монголчуудад зориулсан шууд эфир танд хүрч байна.